За эрхэм үзэгчдээ та бүхэн сайн байцгаана уу? Ингээд та бүхнийхээ амрыг ярин золгож байна. Ингээд энэ 7 дугаар сарын 25-наас 30-ны өдрүүдэд Хятадын Хайнан мужийн төв Хайку хотод Хятадын олон улсын хэрэглгээний барааны 2 дугаар яармаг экспо яг одоо явагдаж байна. Ингээд энэ экспо бол энэ жил одоо маш онцлогтой, маш их цар хүрээтэй, маш эрчимтэй болж байгаа юм нэг экспо байгаа юм аа. Ингээд энэ удаагийн одоо хэрэглгээний барааны экспод дэлхийн хөгжингүй улс орнууд, хөгжиж байгаа улс орнууд, Аз, Америк, тэгвэл Европ гэдэг одоо энэ олон твийг хамарсан энэ олон улс орны одоо энэ худалдаачид, бизнесмэнүүд одоо оролцож байгаа юм аа. Ингээд энэ дотроос одоо хүмүүсийн анхаарлыг хамгийн их татсан нэг онцлог бол энэ RCEP буюу бүс нутгийн худалдааны иж бүрэн түншин хэлэлцээний одоо гишүүн орнууд бол энэ удаагийн экспод одоо маш их идэвхтэй оролцож байгаа. Энэ одоо гишүүдийг нэрлэхэд бол одоо зүүн хойд Аз, зүүн өмнөд Азийн ингээд одоо энтхийгээс бусад одоо бараг ихэнх улс орнуудыг багтаасан ийм их цар хүрээтэй улс орнууд оролцож байгаа. Тэгвэл энэ Номхон далайн улс орнууд, Океанийн улс орнууд, тэгвэл Америк твийн улс орн гээд Африк твийн бас зарим төлөөлөлгээд одоо маш өргөн хүрээтэй оролцож байгаа юм аа. Ингээд ер нь оролцож байгаа улс орны байдлаас харахад саяхан хэлсэн RCEP-ийн гишүүдийн дотроос одоо бүгд наримдах Солонгос улс бол одоо хамгийн олон одоо төрлийн бараагаан энд оролцуулж байна. Жишээлбэл 124 төрлийн одоо энэ брендийн бараагаан энэ үзэсгэлэнд одоо тавьж оролцуулж байгаа юм аа. Ингээд үүний дараа нь бол Япон 99 төрлийн бараа бүтээгдэхүүнээ оролцуулж байна. Тэгвэл түүний дараа бол Америк бол 89 төрлийн бараа бүтээгдэхүүн. Ингээд одоо энэ жагсаалтууд цаашдаа ингээд хөөрч байгаа юм аа. Энэ удаа болгоны экспорт нэг зочин орн гэж нэг орныг одоо тодорхойлж оролцуулдаг. Ингээд энэ жилийн одоо зочин орн бол одоо Франц улс оролцож байна. Ингээд Францын одоо нэртэй брэнд Denon корпорац ус энэ экспорт одоо өөрийнхөө брендийн бүтээгдэхүүнээ тавьж ингэж оролцуулж байгаа юм аа. Ингээд ер нь экспорт оролцож байгаа энэ товарын тухай, барааны тухай ингээд ангиллээс нь ингэж авч үзэхэд бол одоо энэ нэртэйгээ адилхан энэ хэрэглгээтэй холбоотой бүх төрлийн бараа бол энэ тавигдаж байна. Жишээлбэл одоо хүнсний бүтээгдэхүүн, органик одоо хүнсний бүтээгдэхүүн жимсэх нь тэгвэл энэ эко хөдөөж авахын бүтээгдэхүүн, тэгвэл гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, тэгвэл энэ гоо сайхны энэ бараа жишээлбэл одоо сүрчиг одоо уруулын будаг байдаг юм, одоо нөөрний тос байдаг юм, иймэрхүү бараа бүтээгдэхүүнүүд. Тэгвэл машин механик энэ трактор гинэ хөдөөж авах машин механик, тэгвэл автомашин, цахилгаан хөдөлгөөрт автомашин, нийсэх онгоц гэдэг одоо маш өргөн хүрээг хамарсан ийм одоо бараа бүтээгдэхүүнүүд одоо энэ экспорт одоо оролцож байгаагаар их онцлогтой байгаа юм аа. Ингээд энэ удаагийн одоо экспорт оролцуулж байгаа бүтээгдэхүүний авч хэлэхэд улсын дотоод гадаадын 2800 гаруй нэр төрлийн одоо бараа оролцож байна. Ингээд үүний дотроос бол олон улсын энэ 200 гаруй төрлийн одоо брэнд бол анх удаага бүтээгдэхүүнээ олон нийтэд одоо хүргэх энэ ажиллагаагаа бол энэ экспортер одоо хийж байгаагаар одоо онцлог байгаа юм аа. Ингээд ер нь бас нэг одоо чухал үйл явдал бол энэ 2020 онд цар тахал дэгдээд тэгээд цар тахлыг Хятад улс одоо маш богино хугацаанд тогтоом барьж үйлдвэрлэл амьдралаа сэргээж уналтанд орсож байсан эдийн засаг маань одоо дахиж одоо сэргэж эерэг өсөлттэй болж дэлхийд хамгийн хэрч хүчтэй ийм эдийн засаг болж хөгжиж байсныг одоо та бүхэн бас санаж байгаа. Тэгвэл одоо энэ жил гарснаас хойш бас энэ цар тахлын омикрон давалгаан дахин давалгаалж Хятад улс нэлээд их одоо ийм
давалгаанд өртөж эдийн засаг одоо бүх талын юм одоо сөрөг нөлөөнд учирсан байгаа юм аа. Гэтэл хятад улс одоо энэ шуурхаа тэглэх юм чиг бодлого хэрэгжүүлснээс болж энэ цар тахлыг маш богино хугацаанд маш үр ашигтай тогтоом барьж одоо дахиж одоо юм үйлдвэрлэлээ сэргээх, эдийн засгийн сэргээхийн хоёр дахь том цикл одоо хурж ирж байгаа юм нөхцөлд одоо энэ Хайнаны энэ олон улсын хэрэглээний барааны экспо болж байгаагаараа онцлог. Энэ бол энэ жил одоо энэ цар тахлыг хятад улс хоёр дахь удаагаан одоо үндсэнд нь тогтоом барьснаас хойш одоо дахиж нэг том эдийн засгийн сэргээлт болохын одоо өгтөр нөхцөл энэ шинж тэмдэг нь болж ингэж ийм экспо зохиогдож байна гэж хэлэхэд одоо бахархалтай санагдаж байна. Ингээд энэ экспог одоо зохион байгуулах болсон ийм хэдэн одоо түүхийн нөхцөл байдлыг та бүхэндээ хэлвэл бас илүүдэхгүй болов гэж бодож байна. Ингээд хятад улс бол өнгөрсөн зууны 80-аад оноос эхэлж одоо энэ өөрчлөлт хийж нээлттэй болгох бодлого хэрэгжүүлснээс аваад ер нь урт хугацаа энэ экспортод түшиглэх ийм өсөлтийн хэлбэрийг одоо баримтласаар ирсэн. Ингээд одоо сүүлийн жилүүдэд энэ шинэ цаг үеинд орж ирээд энэ дэлхийн одоо худалдааны ивэх үзэл газар авч ганц талт үзэл газар авч одоо газар болгонд энэ хориг тавьдаг юм үзэгдэл одоо амжирснаас болж хятад улс энэ урт хугацаа экспортод түшгэлдэг байсан энэ хандлагаа өөрчлөөд энэ дотоодын эрэлт хэрэгцээнд түшгэлэх дотоод гадаадын хос эргэлтэнд түшгэлэх ийм одоо бодлогыг хэрэгжүүлсэн. Ингээд энэ үеэс эхлээд одоо хятад улс янз бүрийн шинэлэг ийм экспо яармгийг зохион байгуулах болсон. Ингээд та бүхний мэдээж өнгөрсөнд бол энэ импортын олон улсын экспог зохион байгуулж байсан. Одоо энэ хэрэглээний барааны олон улсын экспог зохион байгуулж байгаа. Гэх мэтийн энэ бол одоо их шинэлэг юм арга хэмжээ. Өөрөөр хэлбэл дотоодын том эргэлт болоод дотоод гадаадын хос эргэлтийг одоо эргэлтэнд зохицох гэсэн ийм одоо шинэ хандлага, ийм шинэ одоо хэлбэрүүд байгаа юм аа. Ингээд үүнээс гадна бол одоо хятад улс дээр зууны 70-аад оны сүүлч 80-аад оны ихэр энэ өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлого хэрэгжүүлэх ихний үед бол бас ийм том арга хэмжээ стратеги хэрэгжүүлж байсан. Жишээлбэл одоо Шэнжэнийг гадаадд нээлттэй байлгах ийм хот болгож ингээд дараа нь одоо Жуухайг энэ Тэнгисийн иргэд дагуу энэ хотуудыг бүгдийг нь одоо нээлттэй болгох ийм бодлого хэрэгжүүлж байсан нь бол тухайн үеийн одоо томоохон стратеги байсан юм аа. Ингээд шинэ цаг эрэнд орсноос хойш хятад улс бас иймэрхүү одоо шинэ стратегийг, том стратеги хэрэгжүүлж эхэлснийг одоо дуртахад Хонконг, Макао, Гуандунгийн их булангийн бүсийг байгуулах ийм стратеги хэрэгжүүлж байгаа. Тэгвэл одоо энэ Бээжин, Тэнжин, Хэбэйг холбосон одоо томоохон стратегийн уулзвар болох энэ Шүнгааны шин дүүрэг гэж одоо байгуулж хэрэгжүүлж байгаа. За үүний дараа нь хэрэгжүүлж байгаа бас нэгэн томоохон стратеги бол Хайнаны одоо энэ чөлөөт худалдааны бомбтын бүсийг байгуулах ийм стратеги юм аа. Тэгвэл энэ Хайнан мужид энэ олон улсын хэрэглгээний барааны экспог зохион байгуулж байгаа нь мөн энэ том стратегтэй шууд холбоотой. Түүнийг одоо хэрэгжүүлж байгаа нэгэн чухал арга хэмжээ гэж үзэх ёстой. Ингээд энэ удаагийн экспод оролцож байгаа энэ олон улсын томоохон брэндүүдийг хэлбэл одоо энэ Америкийн одоо цахилгаан хөдөлгөөрт автомашины корпорацийн Tesla гэж байна. Тэгвэл энэ Францын том одоо үндсэн дамсан Danone гэж групп байна. Тэгвэл Японы Panasonic, Hitachi гэх мэтийн том одоо группүүд энэ үзэсгэлэнд одоо оролцож байгаагаараа хятадын эдийн засаг хөрөнгө оруулалтын нөхцөл байдал, бизнесийн орчин тэгвэл одоо энэ төрийн бодлого энэ бүх талаараа зах зээл гэдэг энэ инновац гэдэг энэ бүх талаараа одоо дэлхийд дахинд ямар их татах хүчинтэй байгааг одоо харуулж байгаа баха гэж бодож байна. Эдийн засагчдын одоо төсөөлснөр бол 2025 он болоход бол энэ Хайнаны одоо худалдааны чөлөөт бүсийн энэ татврын хөнгөлөлттэй энэ дэлгүүрээр үйлчлүүлэх энэ дэлгүүрүүдийн одоо борлуулалтын ашиг орлого бол 45 тэрбум 500 сая
энэ Америк доллартай хүрэх төлөвтэй байна гэсэн юм тооцоолол гарч байгаа юм аа. Ингээд энэ экспо одоо яг хайнаа амжилттай сайхан болж байна. Ингээд энэ экспогоор дамжиж одоо цаашдаа энэ жилийн одоо эхний үйлрэлдэг бол сүүлчийн үйлрэлд бол Хятадын эдийн засаг цаашд одоо сэргэн хөгжиж Азийн эдийн засгийг дайжилж цаашдаа дэлхийн эдийн засгийн өсөлтийг одоо дайжлах нь дамжиггүй юм а гэдэгт одоо бүрэн итгэлтэй байна. Ингээд анхаарал тавьж үзсэн та бүхэнд баярлалаа. Ирэх нэвтрүүлгээрээ уулзтал түр баяртай.